За сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 10 дугаар сарын 29-ний лав гараг. За өнөөдөр заашлалын албанаас шин дотон гарсан 2 мэдээллийг товчилж та бүхэнтэй хуваалцъя. За эхний мэдээ бол манай өмнөх дугаараар бас мэдээлж байсан. Заашлалын албанд өргөдөл гаргаж байгаа хүмүүс за хувийн чек юм уу? Money order-оор одоо төлбөр хийх боломжгүй боллоо. За тиймээс өнөөдрөөс эхлэн цаашлалын албанд цаасан өргөдөл явуулж байгаа хүмүүсийн хувьд за нэг бол кредит карт юм уу үгүй бол одоо банкны дансаар гүйлгээ хийх ийм шаардлагатай болж байна. За энэ нөхцөлд та бүхний харж байгаа G1450 юм уу? За G1450 бол кредит картын гүйлгээ хийх одоо зөвшөөрлийн маягт. Харин банкны дансаар гүйлгээ хийх бол G1650 гэсэн маягтыг бөглөж өргөдөлдөө хасрах ийм одоо шинэ шаардлага үйлчилж эхэллээ. За тиймээс дахин сануулхад өнөөдрөөс хойш цаашлалын албанд цаасан өргөдөл шуудангаар явуулж байгаа хүмүүсийн хувьд саяын харуулсан зөвхөн одоо кредит карт юм уу банкны дансаар төлбөр хийх ийм шаардлага үүссэн байна. За хоёр дахь мэдээ бол өнөөдөр бас олонний анхаарлыг татаж байна. За энэ бол цаашлалын албанаас ажиллах эрх хүссэн хүмүүсийн ажиллах эрхийг одоо автоматар сунгадаг байсан явдлыг дуусгар болгож байна. За өдөртөө мэдэж байгаа 2016 оноос эхлэн ажиллах эрхээ сунгуулах өргөдлөө явуулсан. Улмаар цаашлалын албанаас ажиллах эрхийг сунгаж чадаагүй нөхцөлд автоматар 180 хоног сунгадаг. За ингээд цар тахлын үед энэхүү автомат сонголтыг бол 540 хоног болгосон байсан. За хуучин журмаар бол ажиллах эрхээ сунгуулах өргөдлийг явуулаад ажиллах эрхийг цаашлалын албаны зүгээс хугацаанд сунгаж чадаагүй нөхцөлд тухайн хүний ажиллах эрх 540-оор сунгагддаг. За энэ хооронд хууль ёсны дагуу ажиллах эрхтэй байсан бол энэ боломжийг дуусгар болгож байна. За тиймээс маргаашнаас эхлэн ажиллах эрхийн сонголт явуулсан хүмүүсийн ажиллах эрх хэрвээ дотоод хэргийн яам цаашлалын албанаас тогтоосон хугацаанд сунгаж амжаагүй бол автоматар сунгагдахгүй болж байна. За тиймээс ажиллах эрхийн эрх нь дуусгар болж байгаа. Сунгуулах шаардлагатай хүмүүсийн хувьд ажиллах эрхийн хугацаа дуусах өдрөөс дор хаяж 180 хоногийн өмнө сонголт хийлгэх ийм шаардлага үүссэн байна. За та бүхэн анзаарч байгаа бол сүүлийн үед цаашлалын алба болон дотоод хэргийн яамнаас гаргаж байгаа тушаал шийдвэр журмууд ямар нэгэн хугацаа өгөхгүйгээр ийхүү тулгаж зарлж байгаа. За тухайлбал энэ өнөөдөр гарсан журмын хувьд бол маш олон мянган хүнд нөлөөлж магадгүй гэсэн ийм яриа таамаг хуульчдын дунд байна. За 10 сарын 30-наас хойш жишээлбэл ажиллах эрхийн эрхээ сунгуулахаар өргөдөл явуулсан боловч дотоод хэргийн яам цаашлалын албанаас тогтоосон хугацаанд сонголт хийгээгүй нөхцөлд тухайн хүний ажиллах эрх өчмгүй болох ийм бодиттой нөхцөл байдал үүсэж байна. За тиймээс автомат сонголтонд найдаж сонголтоо хийлгээгүй тулгсан хүмүүсийн хувьд ийхүү ажиллах эрх нь өчмгүй болох ийм бодиттой эрсдэл үүссэн байгааг хуульчид анхааруулж байна. За нэгэд автомат сонголт байхгүй болсон учраас хэрвээ таны ажиллах эрхийн хугацаа дуусч байгаа бол ажиллах эрхийн хугацаа дуусхаас наад зах нь 180 хоногийн өмнө өргөдлөө гаргахыг цаашлалын албаны зүгээс гадаадын иргэдэд анхааруулсан ийм мэдээллийг гаргасан байна. За ийхүү цаашлалын албаны шинжилсэн мэдээллийг хуваалцлаа. Өнөөдрийн дугаард ирсэн мэдээллүүдийн албан их сурвалжуудыг мэдээний доод оруулж өгсөн байгаа. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.